Гэрэлт амьд яриа. Үзэгч та бүхэн гэрэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг хүргэж байна. Тэгээ өнөөдөр манай нэвтрүүлэгт маань зочноор Мегамен ирсэн байгаа тийм ээ. Бидний урилгыг хүлээж аваад студид маань морилсанд баярлалаа. За баярлалаа. Тэгээд хэдүүлээ өнөөдөр өөдрөг үзлийн тухай ярилцъя гэж юм бодлоо л да тийм. Миний их монголчууд зөвхөн өөдөө явах дуртай осоод байдаг тийм. Зөвхөн өөдөө монголчуудаа. Гэтэ ингэж ярьдаг мөртлөөсөө бас амьдрал дээрх тэр тулгарч байгаа өдөр бүрийн асуудал бас биш л юм шиг санагддаг шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь бол зөвхөн өөдөө явахын хэрэг ер нь юу вэ? Хүн амьдралдаа тийм нэгдүгээр зөвхөн өөдөө гэж яг юугаа хэлээд байгаа. Тийм өөдрөг үзлийг хэлээд байгаа юм. Эсвэл зөв юу ч болсон. Ямар ч нүдэн нээлттэй зохио дээш нь өргөө явах хэрэгтэй байна. Тэгээ 90-ад оны дундуур цаа одоо Монголын Улаанбаатарын залуучууд ингээл хэсэг бүлэг бүлгээр ингээд хуваагдсан байдаг. Тийм. Тэгэл тэр үуч нэг рэп дуу муу ингээл айгу тийм модон дараа. Гэхдээ нийгмийн манд байдал бол уналттай яг нэг шижилтийн үе тийм. А гэхдээ тэнд хэсэг бүлэг залуучууд бол тэгж нэг рэпер өгүүлдэг ус. Зохин өдөө үсэн босоо зохин өдөө тийм цоглог залуучууд. Ямар ч гэсэн нөгөө яг нийгмээ дагаад бас унчихгүй тийм тэр дундч чинь бас өөрсдийнхөө хэм маягийг харуулдаг. Тэр мессеж жишээлбэл миний яг шилжилтийн үед байсан. Тэр мессежийг сонсоод жишээлбэл хар дасгийн ч юм хар сарнагийнхан тэгэл дуулаад ирэнгүүт тийм нэр зохиодоо явах хэрэгтэй юм байна тийм. Нэр хүний дор орохгүй байх хэлтэй зохиодоо байх гэсэн үг юм байна гэх тийм ингээл явдаг. Ир хүн одоо тийм жинхэнэ өөдрөг байх хэрэгтэй гэдэг. Тэгээ өнөөдрийн бас энэхүү нэвтрүүлгийн өөдрөг үзлэгдэг сэдв маань бас их сайхан сэдв тийм. Тэгээд энэ сэдвээр та бүхэнтэй бас ярилцах байгаа миний хувьд бас баяртай. Харин бид хоёр ч гэсэн тэгээ энэ сэдвийг би заримдаа тэгдэг байхгүй. Яг энэ сэдв ингээд заримдаа минь толгой эргүүлээд иддэг байхгүй. Зохин өдөө явъя гэвэл амар ингээд цоглог яваал ингээд ихлээр зэрэг хажуугаар ингээд өнгөрч байгаа олон хэрэгцээг анзаарахгүй өнгөрөөд байгаа юм шиг санагдав. Юмыг үл ошоогоод байгаа юм шиг санагдав. Тэгвэл чи тэгвэл буруу л зохин өдөө явж байна да. Тэгж явах буруу юм байна гэж бодоод асуудлуудыг хараад энэ бодлын шийдчихээ ингээд явахаар нүкс болгон руу ороод нүкс болгон руу ороод юу зохин өдөө бүр асуудалтай гэдэг дараачих. Өөдрөг явна гэдэг чи одоо тэгэл хийсвэр юм сэтгчээл хийсвэр зураг үзчихэл тэрэндээ ташуураад явахыг хэлээд гинөө одоо тойрын бодлоор юу гэж боддог? Ер нь бол амьдрал бол төгс биш шүү дээ. Тэ бид нар ч төгс бус асуудалтай эрэнтэй бараантай гэж ярьдаг шүү дээ. Зовлонтой ийм дэлхий дээр бид нар амьдарч байгаа тийм. Тэгэхдээ энэ дэлхий дээр бол хүн амьдрахад тийм өөдрөг үзэлгүй бол ямар ч амьдрал бол утгагүй бол. Тийм шүү дээ. Бүр юу одоо жишээлбэл ийм нэр үзэлгүй байх юм бол өстой тэр хүний амьдрал баг инээмсэглэл ямар ч үнцэнэгүй. Миний нэг найз надад ярьж ирсэн юм аа. Нэх гоё юм ингээд эхэлж гин гэж бодъё. Тэ нэх гоё програм ч юм уу гоё үйл ажиллагаа нэг гоё юм хүний амьдрал тохиолдог ш. Тэгээд дөнгөж эхлэнгүүд юу гэж боддог бол энэ бүхэн ингээд дуусандаа гэж бодохоор ингээд сэтгэлээр ундаг гэдэг байгаа. Тэгээд дөнгөж эхлэнгүүт нь за энэ чи эхэлж байгаа юм чинь дуусна штэ гэж боддог ингээд сэтгэлээр ундаг гэж ярьж ирсэн л дээ. Ямар сонин үзэлтэй юм бэ? Би бол одоо пессимист үзлөө дээр одоо өөдрөг биш дээр гутран чинь бол цэвэр гутран үзлээ. Цэвэр гутран үзлээ. Би бол юу гэж ярих дуртай гэхээр амьдралыг хайрлах гэж ярих дуртай. За. Яагаад гэвэл хэдийгээр түрүүний хэлсэнчлэн бидний амьдарч байгаа амьдрал төгс биш ч гэсэн амьдрал бол баян багхгүй. Амьдралд өнөөдөр бид нар ойлгох нэг өдөр байхад инех нэг өдөр байдаг. Унах нэг өдөр байхад босох нэг өдөр байна. Тарих нэг өдөр байхад хураах нэг өдөр байна. Тэмцэлтэх нэг өдөр байхад тэврэх нэг өдөр байна. Тэгэхээр амьдрал бол баян. Амьдрал тийм үнэхээр тийм учраас энэ баян амьдралыг те одоо унах үедээ гутраал босхгүй байх юм бол энэ хүн бол амжилтуудад тэмүүлэх ямар ч боломж болж байгаа. Тэгээд угаасаа хүүхдүүд тийм ээ хөлд орохдоо хүн болохтой те ундаг те мүлгэж жагаад босоод юм төсч явж байгаа ундаг. Унангуутлаа хөвцөө за би унчлаа. Ер нь бол амьдралд бол алхах нь гэдэг бол хэцүү юм байна. Ээж аав ирж намайг тэрвэртэл ингээл хөвтчээ гэж хүүхдүүд. Гэтэ мегагийн хувьд болохоор багадаа өөр хэр готрон хүүхдээс бэ? Эсвэл өөдрөг байсан уу? Би бол айгүй тийм өөдрөг хүүхд. Төрөлхийн өөдрөг хүүхд. Яг нэг үеэд бол миний амьдралчээс орчин бол сайн байгаагүй. Гэхдээ би бол маш өөдрөг хүүхд байсан. Яг тэгэхээр би нэг жоохон тийм өөдрөг байхаас өөр аргагүй байдалтай байсан байхгүй. Яг тэгэхээр би юм дагчаа жижигхэн биетэй туранхаа тэгээ ер нь бол
миний үед чинь бол цаг бол нэлээ эвгүй байсан те. Тий. Хүн атман байж аж хоолоо олддог ч гэдэг юм те. Би бол зодтолдож чаддгүй хөхтэйсэн. Гэхдээ зодтолдож чадахгүйгээр дээрлэхүүлээ яваад аж болохгүй шүү дээ. Тэгэхээр миний ганц чаддаг юм бол юу байсан бэ гэхээр жоохон юм ярьж чаддаг байсан. Тэгээд нөгөө тэр үед бол ам арагтай хөхт гэж ярьдаг байсан. Тэгээд ам арагтай хүн чинь юм ярихаараа жоохон өөдрөг юм яриад өөрийгөө жоохон тиймээ том болгож ярихгүй болохгүй байхгүй. Нөгөө биеэсээ жоохон том ярихгүй бол тэр чинь бас дээрлэх гэж. Тийм учраас би бол үеийнхэндээ байж таа айгу том яриад дандаа өөрөөсөө том ах эгч нартай нийлдэг байсан байгаа байхгүй. За. Баг бахта багасаа. Тийм болохоор ер нь бол миний хувьд бол багтаа тийм нэг өөдрөг босвол байгаагүй. Унамтгай уйламтгай хөхт бол байгаагүй. Болж игэл ер нь бол нэг жоохон том ярьждаг юм байсан. Гэхдээ хараа өнөөдрийн нийгэмд бол ингээ ажиглаад тахад хоёр янзын хүн байгаа юм шиг. Хит том ярьдаг. Тэгвэл тэр нь бол өөдрөг үзлэгч зүгээр бардам хүмүүс их. Тэ? Яг үнэндээ бол яг хин юм бэ гэдгийг мэдэхгүй зүгээр л гатнах байдлаараа. Хий хоосноор л ерөөсөө. Харин надад тэр өөдрөг үзэл гэдэг ойлголт ингэж бодогдоод байгаа байхгүй. Өнөөдрийн бодит амьдралаас тасарцсан. Яг ингээ бодтой юмыг бодтойгоор харахаа болоод бодтой юмыг нэг байгаагаас нь илүү гоёор гаддаг ч юм илүү томоор ч юм уу хараад тийм нэг хийсвэрлэлийн хойноос фэнтезигийн хойноос л явж байгаа ийм улсууд л одоо энэ өөдрөг гэж өөрсдөө хэлээд. Гэхдээ өөдрөг хүмүүс ч гэсэн тэрийг бодлоор зөв тийм худлаа амьдрал санагдаад байгаа байхгүй. Уга одоо жишээлбэл наазынхан саяхан юу болсон шүү дээ. Ерөнхийлөгчөд сонгуулсан. Тэгээд би нэг хэсэг хүмүүстэй ерөнхийлөгчөд тангараг өрөх ёслолыг үзчихсэн чинь бас тэр дунд нэлээ олоолаа үзэж байгаа гэсэн чинь их өөлж байна. Өө тэр нь болохгүй энэ нь болохгүй хаа яста гадаа улсан шүү дээ ядаж хахад тий анх удаага. Тэгсэн чинь хүмүүс ингээл янз бүрээр өөчлөл. За би тэр дунд чинь бас босч ирдээ маас тий. Үгүй яа тий. Өнөөдөр ингээ муу юм хийж ийн маргааш тэгээд эн чинь сайжрна шүү дээ. Анх удаага хийж байгаа учраас гэл. Тэгээд би дотроо юу төсөөлж байгаа гэхээр ирээдүйд сайн сайхан зүйлийг гэсэн төсөөлж шүү дээ. Эн чинь өөдрөг үзсэн шүү дээ. Төсөөлөл чинь тэр муу зүйл гэж чи бол хэлэх гээд байгаа байхгүй. Би төсөөл өөдрөгөөр төсөөлж ийн гэдэг. Өөдрөг зөвхөн өөдрөг байх нь утгагүй гэж бодож байгаа. Яа гэвэл өнөөдөр байгаа сул болохгүй байгаа зүйлийг олж харахгүй байж ижил нэг л тэнгэрт нисчих гээл ингээл бодоол энэ. Тэгснээс манай хитэ болохоор асуудлаа хараад шийдээд байя гэж яриад тийм бодит байя. Худлаа хоосон өөдрөг байгаа байх. Гэхдээ хараа энэ нийгэм дээр чинь бодитоор өдөр болгон ингээ амьдрахад заа юу. Бодитоор амьдрах гэхлээр хэцүү шттэ. Хэцүү байдаг үстэй. Одоо сүүлийн нэг мөрөөдлийг ярьдаг босоод аягүй гарч ирнэ. Нэг л том мөрөөд хэрэгтэй гэж хүмүүс сургаж ийн, том мөрөөдлийн тухай ярьж ийн. Энийг бол чи шууд буруу гэж хэлэх гээд байгаа юм уу? Мөрөөдөх нь буруу гэж хэлэх гээд байгаа. Огт буруу гэж хэлэх гээд. Гэхдээ тэрэн дээр амьдрын гэж бол байхгүй гэж би бодож байгаа байхгүй. Хүн бодит юмн дээр амьдрах хэрэгтэй. Өнөөдөр нөхцөл байж. Мэдээж тийм. Гэхдээ хэдэн хувь ч гэсэн бас нэг бодит зүйлийн хажуугаар мөрөөдөл ч юм уу те ингээ хийс үрсгэлээ байхгүй бол хүн яаж чиний бодлоор би бол ингэж найдвар чинь юун дээр байх вэ? Жишээлбэл ирээдүй гэж бол байгаа. Ирээдүйг бид нар өнөөдөр тодорхой харж сурах нь аягүй чухал гэж харж байгаа. Энэ бол зүгээр нэг хийсвэр сэтгэлгээ биш. Хүмүүс монголчууд мөрөөдөд мөнгө төлөхгүй гэдэг зүгээр хийсвэр бодлоор ярьдаг. Гэтэл яг үнэндээ бол мөрөөдлөө аягүй тодорхой өнгөтөр томоор хараад өнөөдрийнхөө амьдрал дээр тэр мөрөөдөлтөд хүрсэн юм шиг тэгэж өөдрөг сэтгэлгээтэй амьдардаг. Эний чинь нөгөө нэг тэр дээврийн өрөөндөх миний мөрөөдөл гэдэг нэг ном байдаг. За тэр ном дээр чи яг нөгөө нэг төсөөллийн хид хідэн аргачлалыг хийгээд төсөөллийн хүчээр нөгөө нэг бодиттой амжилтанд хүрсэн хүмүүсийн тухай ярьд юм байна. За жишээлбэл нөгөө Холливуудын алдартай жүжигчин Джим Керри байгаа шүү дээ. За тий. Джим Керри чи 90-ад оны үед ээж нь өвчтөе өөрөө санхүүгийн гачигдалд орсон хүнд хэцүү байдалд байж байгаа. Тэгээ яасан бэ гэхээр манайр Холливуудад ээжигээ орхиод Холливуд руу нэр гарна гэж явсан юм. Очоод Лос Анжелест очиж ямар ч мөнгө төгрөг байхгүй. Годамжинд нэлээд хэсэг амьдэрсэн гэж. Өглөө босоод цэцэрлэгт очоод те усын гойжуулж байгаа л те. Суучаад нүур гараа угаагаад хувцаагаа суугаад юмсэл өдөрт нэг гамбургер аваад те 3 хуваагаад өглөөний цаг өдрийн хот оройн гэж хэлдэг те. Гэхдээ юу байсан гэхээр төсөөлөл айгүй хүчтэй байсан. Орой болгон Холливуудын уулан дээр гарч чаад энэ хотынхоо намайг сонстой. Энэ Холливуд надтай тийм ээ үнэхээр 10 сая долларын гэрээ их болно гэж орилдог байсан гэж. За. Тэгээ манай халаасанда нэг юм хуучин биш хуурамч чектэй. Тэрэн дээр юугээ бичсэн байсан гэхээр хинээс ингээд Холливуудаас хинт ингээд Джим Керри бүр өөрийнхөө нэрийг бичээд юуны тулд ингээд кинонд тоглосон
хэдин бол 10 сая долларыг бичиж явжсэн. Харин ингэж явж байгаад хэсэг хугацааны дараа 1995 оны 10 сард Джим Керри үнэхээр Холливуудаас жинхэнэ чек аваад гарч ирсэн гэдэг. Хинээс Холливуудаас хинд Джим Керрид хэд 10 сая доллар юуны төлөө гэж маск надад болсон гэж. Тэгээд яг төсөөллөөрөө би ингэж амжилтанд хүрсэн гэж хожим өөрийнхөө амжилтыг ярьсан байдаг юм байна. Тэгэхээр эндээс зүгээр яг энэ бол жишээ тийм ээ. Тэгэхээр өнөөдөр түүхэнд одоо нэрээ мөнхөлсөн одоо тийм манай монгол хүмүүс ч гэсэн байна тийм. Тэд юу харсан учраас амжилтанд хүрсэн. Миний бодлоор бол тэд өөдөр байж. Жишээлбэл Манлайбаатар дамжин сүм юуны тул босоогоор аймаа зориулдаг тийм. Манжийн дарлаас монголчууд чөлөөлөгдөн тийм. Гамингуудаас чөлөөлөгдөн. Түүнд эрх чөлөөний хараа байна тийм. Тийм учраас биднэрт бол өөдөр үзэл тийм. Мөн бас тэр төсөөлөл, хүсэл мөрөөдөл бүр тэрийг бодиттой болгох тэр зүйлүүд их чухал гэж би бол харж байна. Тэгвэл ирээдүгөө ерөөсө төсөөлөхгүйгээр юу ч бодохгүйгээр өнөөдөр өөрөө амьдраад байвал мэдгүй би амжилтад хүрсэн хүмүүсийг би яг өнөөдөр өөрөө хараад тэгээд бодит зүйлээс ингээд зуураад тэгээд тэмцэлд хүрсэн гэдэгт би л хэлэхгүй байна. Гэхдээ надад юу гэж харагдаад байгаа вэ лээ шүү дээ. За Манлайбаатар дамжин зургаа байна. Бид нар яасан бол тухайн цаг үеийнхээ хэрэгцээг мэдрээд тэнд байгаа хэрэгцээг хараад болохгүй байна энэ юм чинь тий. Өнөөдрийн байгаа байдал маань бүтэхгүй байна. Ийм юм дээр бид нар тий одоо сул байна. Ийм юм дээр бид нар үзэлцэх хэрэгтэй байна. Өөрчлөх хэрэгтэй байна гэж харсны дараа ирээдүйн харагдсан болов уу? Эсвэл ирээдүгөө харчаал ерөөсөө энэ байгаа болий гэсэн болов уу? За яг хөө чиний яриад байгаа бодит байдлаас дүгнэлт гарна шүү дээ. Надад өнөөдөр ингэж харагдаад байхгүй. Нэг бид нар Монгол улсыг аюугаа хөгжсөйг нь хармаар байна. Ааха. Юутай харьцуулаад үзээд байгаа бол гадаад орнуудтай харьцуулаад үзээд тэр тийм байна, энэ тийм байна. Энийг л ингээл тэрэн шиг л болох чигээл. Энд чиний нөгөө яриад байгаа бодит Тэгээ бүр сүүлдээ яваад юу олж эхэлж байгаа зүгээр нэг тийм болно штэ гэдэг ийм юм дотор орцсон. Үнэн чанартай яг тэр гоё нийгмийг цогцлон байгуулахын тулд өнөөдөр миний өмнөө тулгарч байгаа зүйлүүдтэйгээ үзэж тараал, давж гараал ингэж явах нь бодиттой өнөөдөр надад байгаа зүйлтэй үзэж тарах нь илүү чухал санагдаад байгаа байхгүй. Джим Керри яаж байгаа тэр acting contract хийсэн мэдээж хэрэг тэгж орилж исэн чинь Холливуудын болонд орилж исэн чинь нэг хөрөө хөөе контракт хийгээчээд ингээгүү л байгаа. Ааха. Тэгээ тэр хүн өөрийнхөө тэр юм ингээд толгойн ажиллаж исэн байгаа. Өнөөдөр ингэ явах чигжтэй гэж бодож исэн байгаа. Ингэж явж байгаа нь бүтэхгүй юм байна гэж бодож исэн байгаа. Энийний төлөө олон орлогуудыг хийсэн байгаа тий. Бид нар нэг тийм хийрээд байгаа юм шиг санагдаад байхгүй. Ийм агуу хүмүүсийн түүхийг ярихдаа шавар тутгалцсан байсан ярьдаг. Амжилттай болсон ярьдаг. Энэ дунд чи энэ хүн бодиттойгоор юуг туулсан бэ гэдгийг ямар үе шатууд ярихгүй олж залуучуудад ийм хоосон хийсвэрлэл юм зараад байгаа юм шиг. Надад бол тийм санагдав. Яг үнэ. Харин тийм учраас бид нар хүсэл мөрөөдөл бол сайн зүйл гэдэг бид нар хэлэхээс гадна тийм. За бусдад хийлгэж байгаа бид нар өөрсдөө амьдрал мэдэрч байгаа харж. Яг тэрийг хэрэгжүүлэхэд юу чухал вэ? Ямар хүчин зүйлүүд бид нарт байх ёстой. Богино хугацааны, дунд хугацааны, урт хугацааны төлөвлөлттэй тэр яг процесс бид нар яг юуг яах ёстой юм те. Манай найз хэлчихсэн байхгүй. Юу гэсэн бэ гэхээр энэ хүн хичнээн том мөрөөдөл ярьж болно. Харин тэр мөрөөдөлтөд хүрэх үгүйг би тэр хүнтэй 2 өдөр хамт амьдрахад л мэднэ гэж харна те. Үнэхээр мөрөөдөлтөд хүрэх мөн үү үгүй. Өөрөөр хэлбэл 10 жилийн цаатаа харцсан болоод 10 жилийн дараа тэнд хүрэхин тулд би одоо жишээлбэл юу гэдэг 10 жилийн дараа би одоо юу гэдэг те Монголоос ерөнхийлөгч болно гэдэг мөрөөдөлтэй байж болно шүү. Тийм болно шүү. Тэхийн тулд яах вэ гэхээр ерөнхийлөгч болохын тулд хүчрхэг удирдахч байх хэрэгтэй. Өнөөдөр өөрийгөө яаж төлөвшөх вэ? Тийм учраас өнөөдөр би юу хийж ийн гэдэг мөрөөдөлтөд хүрэх үгүй юу гэдэгтэй айгүй холбоотой. Тийм. Тэгтэл юу гэж байна өдрөг үзэж чухал шүү. Яг өдөр тутмынхаа бэрхшээлтэй үзэж тараад ялаад явахын тулд тэр чинь хаашаа хүрэхин төлөө ялж байгаа вэ гэдгийг бас мэдээ. Тийм яг үнэ. Миний бодлоор чиний ярьж байгаа бодит байдал бол өдрүүд тутам бид нар туршлага өгдөг. Яг л давааны цаанд давуу байдаг гэж монголчууд ярьдаг тийм. Магадгүй асуудлын цаанд асуудал. Тэгээд зовлонгийн цаанд зовлон байдаг. Өнөөдөр би бодиттойгоор нэг зовлон давж иж маргаашийн дараагийн давааг би давах тийм туршлагатай болж байгаа тийм. Тийм учраас бид нар юу вэ гэхээр яг бодит байдал бол мэдээж чухал. Гэхдээ ирээдүгөө хараад хаана очих вэ гэдгийг харах нь бас маш чухал байна тийм. Тэгээд гэхдээ өнөөдрийн тэр зовлон, өнөөдрийн бодит байдлыг бид нар өөрчилж тийм ээ яаж
зовлон тийм ээ жаргал болгож одоо асуудлыг амжилт болгож тийм бэрхшээлийг боломж болгохын тулд бид яах ёстой вэ гэхээр яг өнөөдөр ч гэсэн тэр бодит байдал дотроос өөдрөг байх нь маш чухал. Жишээлбэл өөдрөг байдал гэдэг бол миний бодлоор бол жишээлбэл би өөрийнхөө давуу тал тийм онцлог шин чанар өөрийнхөө дотор байгаа авьяас бэлгийг олж нээж харах тийм за мөн бас өдөр тутам миний амьдралд амнаас минь гарч байгаа үг хэр их одоо тийм ээ өөдрөг үг байгаа. Өөдрөг үйл намайг яаж босгох юм тийм намайг яаж урагшлуулах тийм тэгээ бас бусдыг яаж ятгах юм бусдыг яаж ганцаараа зорилгондоо хүрнэ гэж бол байхгүй яаж. Тэгээ нэг тийм их сургуулийн багшийн бас нэг яриа байдаг тохой. За Дандаа маш тийм өөдрөг үзэлтэй багш. Тэгэл юм ярихаар дандаа гайхамшигтай нэг ярьдаг. Тэгээ Томас Эдисон гэрлийн чидэ асаасан гайхамшигтай гэж ярьдаг. Тийм багш байсан. Оюутнууд нь манай нэрийг жоо хочлоо те гайхамшигтай багш гэж хэлчихсэн те. Нэг өдөр манай нэр нэг ажил руугаа ирж даадар богонцтой нэвт цохиулаад те. Голд нь хүүтэ орцоо чичирцэн ингээл анги руугаа орж ирсэн байл. Ангийнх нь нэг нэлээд хүмүүсийг яжилтыг нэг оюутан залуу багш руугаа харж авчихсан. Багшаа гэлдэгсэн. Яасан миний хөө. Өнөөдөр гадаа яста гайхамшигтай байна те. яана Манерыг тэгсэн байна. Тэгсэн манер нөгөө нотоо хувцас тайлангаа юу гэжсэн бэ? Миний хөө хорвогийн бүх өдрүүд ийм байдгүй нь гайхамшигтай. Тэр эн чи юу гэсэн үг гэхээр тийш театр бороотой нэг өдөр байгаа даагам халуун нэг өдөр байна. Салхи шуургатай нэг өдөр байгаа тогтуу намаа нэг өдөр байна. Тийм учраас амьдралд бол өөдрийг хандах нь маш чухал байна. өөдрөг хандна гэсэн чинь надад би яг өксөр насныхаа үед би ерөн багадаа бас ингээ бодоод тахлаар их өөдрөг хөхтэйсэн юм шиг гээ. Тэгэл одоо ч гудамжны ингээл тоглоомд ч юм уу те ингээл дандаа манлайлал дандаа л ийшин тийш бүгдийг ингээл хөдөлгөөл ингээл да ингээл одоо жишээлбэл орцноос хөөгдөн штэ бид нар яа шуугалдаад байгаа юм бүгд цэцэрлэгийн юунд очиж тоглоё гээл тэгэл тэнд болохгүй бол одоо ийш очиж тоглоё гээл бүгдийг ингээл наашин цаашин ямар ч лсэн дагуулал гүйдэглэсэн тэгж байгаа яг өсвөр шилжилтийн насан дээр юу болсон бэ гэхээр энэ ерөөсөө би одоо юу яах гэж амьдарч байгаа юм бол би үхэн штэ гэж нэг өдөр бодготлоо шууд уйлаад амар сэтгэлээр онжсэн байхгүй. Тэгээ өөдрөг хүмүүс тулгардаг тэр асуудал тэр байхгүй юу? Үгүй хараа үгүй. Айгуу том юм бодож байгаа. Яг reality тий яг шинхэн бодит амьдралын үнэрлэлээр зохиулж байгаа. Маа амьдрал чинь тийм биш. Би бодит амьдралын харин бодит амьдралаа би ботсон байхгүй нэг өдөр. Тэгсэн чинь надад шууд уналтыг өгсөн. Гэтэ тэрний дараа би яаж тэрнээс гарсан гэж би яг Есүс Христийг миний аврагч юм байна гэдгийг хүлээж авсан. Яг тэр өдрөөс хойш юу вэ? Би ийм юмд би санаа зовж амьдрах миний нас биш юм байна. Харин юу вэ гэхээр би үнэхээр өөдрөг үзлээрээ би цаашдаа миний амьдрал сайн сайхан бүхэн намайг хүлээж байгаа юм байна. Би үүнийг харин бүтээн байгуулахын төлөө би ажиллаж амьдарчтэй өөртөө байгаа бүх зүйлийг би зориулж болох юм байна гэдгийг би ухаарч авсан байхгүй ойлгож авсан. Үүнээс хойш яасан бэ гэхээр яг үнэхээр ертөнцийн эзэн миний амьдралд миний өөдрөг үзлээр дамжуулаад надад ингэж тусалж чадж байгаа юм байна. Ч юм уу тий. Библи гэснээс нэг ийм жишээг нь санаад орчлоо. Библиэр нэг ер нь Библийн уншихаар аюух зовлон тулсан хүмүүсийн түүх их байдаг. Жаргаад дуусан түүх ер нь их цөөхөн. Ингээ сайхан жаргажээ. Жаргаж дууссан шүү дээ. Ийм сайхан хүмүүсийн амьдрал те Библиэлд яг гардаг тэр түүхэн дээр гардаг улсууд ингээл аюу хэцүү зовлон туулаад аюу хөтэн ялангуяа шинэ гэрээн дээр бол шинэ гэрээ битсэн хүмүүс бол ихэнх нь дандаа алуулсан хүмүүс, зовлон туулсан, шорон оронгоор орсон улсууд тий. Нөгөө талаар тэгсэн чинь тэн дээр нэг бичсэн, загтал бичсэн нэг нөхөр байна. Пойл гэдэг нөхөр байдаг шүү дээ. Тэр юу гэж хэлж байгаа вэ? Хожимын намайг хүлээж байгаа тэр ирээдүйг ботход өнөөдрийн энэ зовлон надад юу ч биш юм шиг санагддаг гэж хэлж байгаа. Тэгэхээр мань хүн асар их зовлон туулж ирсэн үедээ бол мэдчихээн. Өөрөө бол тоочсон байдаг те. Ингүүлжээлээ, ингэжээлээ, би ингэжээлээ, ийм надад тохиолдчихлаа, ядуу байлаа, баян байлаа, өвдөж үзлээ, могоон татуулж үзлээ, шоронд орж үзлээ, зодуулж үзлээ, бүгдийг л үзлээ. Гэхдээ тэр бүх зовлон туулахтаа мань хүн нэг тийм нөгөө хоёрын ярьж байгаа тэр өөдрөг үзлэн байсан юм шиг байна. Тэгээ төө тэний л агуу юм өөрөө хүлээж байгаа гэсэн. Наадах ч юм лахгүй. Ер нь бол ихтгэл үнэмшил гэдэг бол хүмүүсийг утга учирлуу тавуулдаг. Яг юунд очих байгаа хаана хүрэх гээд байгаа гэдгийг тодорхой болгож өгдөг. Тийм учраас чиний сайн ярьсан жишээлбэл Библийн тийм ээ олон нэг Библийн бааtruуд бол ихэвчлэн зовлон үтсэн. Тийм. Үнэхээр зовлон үтсэн. Тэгээ бүр зарим тэрийг баяр хөөртөөр туулсан тийм. Тэгэж авдаг юм уу тийм. Тэгээд Паулийн хэлсэн өөрийнх нь алдартай үг байгаа шүү дээ. Та нар баярл
эзэн дотор баярлах юм. Тий, ямар ч үед баярлах. Өөр болохоор өстой янз бүрийн зол үүсэн байгаа даа шүү дээ. Тэгчээд амнаас нь баярлаарай гэж хэлээд идэг те. Баярлан хөөр гээл те. Энэ л бол итгэл үнэмшлээс ургаан гарч ирж байгаа өдөр үзэл те. Миний хувьд ч гэсэн ер нь бол миний амьдралын гол тийм утга учир бол итгэл үнэмшил маань байгаа. Тэр итгэл үнэмшил бол намайг үргэлж ямар үг рүү ятгаж байгаа вөхөр өөд үзэл рүү ятгаж байгаа. Тэр өөдрөг үзэл тэр итгэл үнэмшил ер нь бол баахгүй бол тий миний амьдрал бол бас утга учиргүй тал руугаа нэлээд бүр ингээд далбигаад орцсон баг тий магадлал нь маш өндөр. Тийм учраас яг тэр итгэл үнэмшил манд бид нарыг хожим тийм ээ одоо жишээлбэл за манай монголчуудын ярьдгаар бол тийм ээ тамба диважин ч гэдэг юм уу тийм алинд нь авчих уу за буюу үлдүүлч гэдэг юм уу тийм одоо нүгэл үлдсэн бол аль нэг нь шийдэгдэх бол угаасаа библийн сургаал бол бид нарт тийм ээ буян ба нүглээр биш тийм итгэл үнэмшлээрээ бид нар хаана очих вэ гэдгээ шийддэг тийм тэгэхээр нөгөө библийн зовж исэн хүмүүс чинь итгэл үнэмшил нь үнэхээр дээд зэгтээ хүрсэн учраас тэр замыг сонгож чадсан. Яагаад гэвэл хожмын жаргалтай усад очно мэдчихэж байгаа учраас тийм. Нөгөө монголчууд нэг ярьдаг шүү дээ. Зовсны эцэст жаргана гэж тийм. Есүсийн нэг хэлсэн амлалт байдаг тий бас нөгөө Есүс энэ дэлхий дээр амьдарч байгаа хугацаанд асар болон гайхамшгуудыг хийсэн. Маш их том зүйл одоо тий одооныхоор ярил маш олон том зүйл хийсэн. Гэхдээ яг нас орохынхаа өмнө юу гэж хэлсэн бэдгээ гэвэл хожим надад гэх хүмүүс миний хийснээс зөөлшгүй их зүйлийг хийнэ гэж. Тэгээд яг үнэхээр түүний хэлснээр нь болж эстэдэг хүмүүс энэ дэлхий дээр өнгөрсөн 2000 жилийн турш хүн төрөлхтний түүхэнд асар том өөрчлөлтүүдийг, хөдөлгөөнүүдийг, эргэлтүүдийг хийсэн байдаг л та тий. Тэгэхээр тэр хүмүүс тэр агуу өөрчлөлтүүдийг хийсэн хүмүүсийн хувьд бол зүгээр нэг тийм том юмыг мөрөөдөхийн том зүйл шүү гэж мөрөөдөхийн оронд итгэл үнэмшилтээрээ суурлаад би энийг хийхгүй бол миний амьдрал утгагүй санагдсан тий. Итгэл үнэмшилтээрээ суурилцаж яг тэр зорилтол явахгүй бол болохгүй санагдсан да тэгэж хүрээд байгаа хүрсэн юм шиг надад санагддаг байхгүй. Би бол тэгэж боддог. Харин өнөөдөр болохоор би зүгээр залуучуудад ерөнхийдөө монголчуудаа тэгээ юу гэж хэлхийг хүсдэг вэ гэвэл бити нэг хоосон хийсвэр юм зураач. Нэг л хоосон хийсвэр зүг бити зураач. Эхлээд үн цэнтэй болчихоо. Тэгээ үнэт зүйлстэй нэг одоо бид таны хувьд болохоор итгэл үнэмшил чинь таны үнэт зүйлс чинь тий. Миний хувьд ч гэсэн яг адилхан Христ итгэл маань миний үнэт зүйлс. Энэ үнэт зүйлс байгаа учраас би тэр том мөрөөдлийг хүрмээр байгаа хөх. Тэр том мөрөөдлийг мөрөөдмөр байгаа хөх. Тэгэхгүй бол нэг л нэг химжиж аваад өөрийнхөө ухаан дотор те нэг ийм л юм би хүрх юм бол гоё юм байна гэл тэрнийхээ онос зүтгэхийг л бас хитрхээ сурталтаад байгаа мó гэж надад бодогддгийг. Бас тийм шүү бас нэг нөгөө хаягдчихад байгаа шүү дээ. Түрүүний хэлснээр нөгөө эхлэл төгсгөл хоёрыг хараад байдаг. Яг дундах тэр замын ерөөсөл хаягдчихад байгаа. Тэгэл тэрийг тэр онгороо асуудал би болоод байгаа байхгүй нэг л нэг л том юм хийцэн онгороо хүмүүс. Тэгээ тэр онгороо байдлаа дараагийн үеүүдэд өгөх гээд байгаа мó. Тэ бид нар хүнийг тийм онгоргон хүн байсан юмсан хөөхөн гэж хөөхий гэж дурсмаар байгаа мó. Эсвэл тийм агуу хүн зүйл хийсэн хүн чинь даруу байдаг байхгүй. Монголчууд ярьдаг шүү дээ. Их мөрөн дөлгөө эрдэмтэй хүн даруу. Миний бодлоор бол би бол ингэж боддог. Юу гэхээр ер нь бол хүн том байх нь буруу биш. Өөрөлдөө бол том хараатай. Жишээл монгол хүн яагаад дэлхийн хэмжээнд сэтгэж болохгүй гэж. Тийм мэдээж. Монгол хүн яагаад тийм одоо бүр хин энэс илүү тийм ээ дэлхийн хэмжээний хүн болж нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхийлөгч монгол хүн баймаар байна тийм. Хэмжлээ ингээд том хармаар байгаа байхгүй. Гэхдээ том харна гэдэг чинь зарим хүмүүсийн хувьд ингээд том хараад ирээдүгөө том орчоод бас өөрийнхөө өнөөдрийн бодит байдал нь жоохон чинээлэг айлын хөвгт ч юм уу мөнгөтэй ч юм уу тийм юугаар тутахгүй болохоор яг өнөөдрийнхэн байдал бас том байгаа учраас яачдаг гэхээр бардам болчдөг. Бардам байдал гэдэг бол юу гэсэн миний ойлгож байгаа юу гэсэн үг гэхээр тийм өөрийгөө том болгож харахтаа бусдыг жижигхэн болгож хараад байдаг. Энэ бол бардам байдал. Энэ бол бардам байдал. Харин би бол юу гэж хэлдэг вэ гэхээр баян байх нь муу биш шүү дээ. Тийм мэдээж. Баян байг, том хараатай байг.
өөрөө том байгаа шиг бусдыг бас том болгож харах тий. Би том хараатаа би бол том мөрөөдлөө олцсон. Таанууд муусаа жижигүүдээс бол жижиг чадвар дооны үзэлтэй гэж яаж болохгүй байхгүй тийм үстэй. Мөнгөө хизээч тийм үү болохгүй шарж болохгүй байхгүй тийм үстэй. Тийм учраас даруй байх хэрэгтэй байхгүй. Өөрийгөө том байлга эн чин одоо тийм ээ сайн зүйл. Гэхдээ мөнгөөгөөс том болгож хармаар шүү дээ. Яг үнэ. Тийм учраас манай монголчуудын сэтгэлгээ аягүй том баймаар байна тий. Манай монголчуудын бас бие биенийгээ хүндлэлтэй үнэт зүйл бас том баймаар байна. Харин тий. Тэгвэл одоо ингээд дээр байгаа хүмүүс их харж шүү дээ тий. Жишээл ингээд улс төрийн их харангуут тий. Намаар хит намчаад тий. Би нэг амар жижиг болгодог доош би нэг доош нь хийж өөрийгөө яг ажил үйлсээрэл үйлчлэлээрэл тэнгуут л эний ч нөгөө нэг залуучууд харангуутлаа би ардсан гардны намыг их хэстэй байна гэдэг шиг те би дондгийн хөвт батын хөвтийг бол их хэстэй байна гэж бодож байгаа тийм яг буулгаж ирж хараад байгаа буулгаж ирж байгаа тэгтэл хараа яг өнөөдөр нэг ойлголт болов тийм ээ хин яг энэ балансыг барьж хин хүнийг бие биенийг нь хайрлуулж те хин хүнийг бие биенийг нь хүндлүүлж сурч юм гэхэд яг нэг ойлголт одоо бол миний харж байгаа Монголын нийгэмд бол христийн цуглаанд энийг хэлж чадчих байгаа. Хаана бие бинийгээ өрөөж христийн цуглаан өрөөж хаана бие бинийгээ дэмжиж хаана бие бинийгээ хайрлаж хаана бие бинийгээ хүндэлж тийм ээ хаана бие биендээ үйлчилж чинь христийн цуглаанд үйлчилж байгаа. Тийм шүү дээ. Яг үнэ. Тийм. Би бол энийг бол би хаач хэлмээр санагддаг. Өнгөрсөн 5 жилийн турш миний хувьд бол Монгол орны 3 удаа тойрч тийм удирдлагын сургалт, залуучдын сургалт гэх мэтлэн олон сургалт лекцүүдийг хийлээ. Олон хүмүүстэй би уулзсан. Яг уулзаал ингээл хүмүүстэй ярилцаал. За жоохон настай хүмүүстэй уулзаал те. За эмээ өө амьдрал ямар байна гэхээр гүй хүмүүс цагийн сайхан тийм байдаг гэж хэлээ. Одоо цагийн муухай болцсон санагдаж байгаа тэр хүмүүст. Жоохон дунд хэрэм насны хүмүүстэй уулзаад за хаа их чи амьдрал ямар байна гингөт хэцүү шүү дээ. Ажил болтоо. Яг л өөртөө яг тэр амьдралыг үүрээ явж байгаа. Тийм тэгэл ажилд орох гэхээр нас хүүс царай зүс биеийн галбар мэлбэр ингээд заачж байгаа тийм. Ажил олдохгүй хэцүү. Орон нутгийн залуучуудтай уулзаад за найз амьдрал ямар байна гингүүт юу гэдэг вэ? Яаж ч жаалт нэг хот руу орчих. Эсвэл хотын залуучууд яаж ч жаалт нэг Америк гарчээ. Тийм бол амьдрал сайхан гоё байхгүй. Ерөнхий бол яг бүхэн ийм биш л дээ. Мэдээж тийм. Гэхдээ масс бол ихэнхдээ ийм болчиход байна. Би болохоор юу гэж бодож байгаа гэхээр эмээ өвөнөр цагийн сайханд яг тийм байсан гэж мэдээж хүмүүс нөгөө нэг настаа болохоор ч хүний нөгөө далд ухамсаар сэрэгдэм байж тээ. Нөгөө залуугийнх нь явдал жишээлбэл ингээд нэг 60-70 гарсан хүмүүс чинь ингээд аягтай цагаан хаан тавьснаа ингээд ойрхон тавьчих мартцсан те. Би аягтай цагаан хаан тавьчлаа гэж настаа хүмүүс тэгдэг штэ. Гэхдээ настаа хүмүүсээс ээж би 30 жилийн өмнө ямар байсан гэж асуух хэрэгтэй. Амар өнгөтөр ярьж өгдөг тийм. Тэр чи яд нөгөө залуугийн далд ухамсардах юм сэрэгдэм байна. Нас хүн өндөр настай болоод ирэхээр тийм учраас цагийн сайхан гэж цагийнхаа сайхан юмыг ярьдаг. Өнөөдөр манай дунд хэрэм насны хүмүүстэй амьдралд бас үнэхээр хэцүү байгаа учраас бэрхшээлийг харахтаа нөгөө нэг амьдрал хэцүү байна гэд ингэж сууж байгаа. Харин яг нэг хэлэхэд бол тийм ээ. Христийн сургаал Библийн үнэт зүйл өнөөдөр айлч насны ямар ч хүмүүсийг баяр хөөртэй өөдрөг үнэхээр сэтгэлгээний хайрцагнасаа гадуур сэтгэж чаддаг болгодог. Би энийг бол бүр амьдрал дээр бодиттой жишээгээр би олон жишээ би ярьж чадна. Жишээлбэл миний ээж одоо 70 гарцсан хүн байна. Амьдралд нухлуулсан хэцүү байсан, хэцүү өдрүүд олон байсан. Гэтэ миний ээж өнөөдөр Христийн сүмд явдаг учраас маш баяр хөөртэй амьдралд маш өөдрөг. Заримдаа надаас илүү өөдрөг юм яаж намайг нагдаа сүмд явдаг настаачуудыг харлаа залуучуудтайгаа нийлцсэн ингээд өөр өөдрөг. Үнэхээр санаачлаа. Тэгэхээр ер нь бол нэвтрүүлгийн маань цаг бас өндөрч байна тийм. Ер нь бол бас богинохон санагддаг шүү нэвтрүүлгийн цаг. Тийм байна. Яг эд яриг өгтлээ. Тэгэхээр яг би хувийнхаа зүгээс дүгнэхэд те өөдрөг байна гэдэг бол хүний дор орохгүй юм гэсэн биш. Тийм. Тим сэтгэлгээ баг өөдрөг байна гэдэг хүний дор орохгүй гэж явж байгаа. Бас өсөлтөө учраас тэгж бодож байгаа учраас бусдыг жижигрүүлээд өөрөө дээр байх ийм ойлголтоор бас хүмүүс хараад байх шиг байна те. Тэнгээс биш адилхан бүгдээрээ л том байл. Тийм. Чи ч том бай, би ч том бай те. Тэгэхээр эрхэм мөндөд үзэгчдээ та бүхэн гэрэл нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаар хөрлөө. Тэгээ бид нэр өөдрөг байх тухай, өөдрөг үзлийн тухай ярилцсан. Танд ч гэсэн өөрийн гэсэн үзэл бодол байгаа биз. Мэргэн оюун ухаандаа та хүнийг өөрөө шүүж өөртөө хүлээж авах байхаа гэж найдаж байна.
Хэрвээ танд ямар нэгэн асуух зүйл, асуудал, ярих, хуваалцах зүйл байгаа бол манай эргэн хамталтын утас руу холбогдоорой. Бид нар таны яриаг, таны асуултыг анхааралтай сонсоход үргэлж бэлэн байх болно. Тэгээ анхаарал тавьсан үзэгч таньдаа маш их баярлалаа. Баярлалаа. Таны ч гэсэн ирсэнд бас маш их баярлалаа.